Reddit ажиллах орчин дэлгэцний хэмжээнээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл та дэлгэцнийхаа нэвтрэлийг багасгах эсвэл Reddit-ийн цонхыг багасгахад Ribbon маань шаардлагатай бүхий л багжуудыг сонгох боломжтой хэмжээнд товчиж харуулж байгааг анзаарч байгаа. Та бүхэн үүнийг тодорхой харахын тулд дурыныг шахагдсан панел дээр болгоныхон курсорыг авчиад маус нэгэд дарж чирэх замаар Ribbon-аас холдуулаарай. Ингээд дэлгэрэнгүй байдлаар харагдах болно. Өдөрөө буцаагаад байранд нь хийхийн тулд дээшээ заасан цагаан тэмдэглэгэн дээр товшъё. Тэгээд та бүхэн баг багаар сунгаад өөрчлөлтийг тодорхой харж болно. Хүсвэл та панелуудыг гаргаж ирэхээс гадна тэдгээрийн байршлыг өөрчлөх боломжтой байгаа. Ингийн тулд шаардлагатай панел дээрээ маус нэгэд дарж чирэх замаар тухайн таб дотор чөлөөтөө зөөж болно. Гэхдээ та эдгээр панелийг гаргаж ирснээр өөр табуудад байршуулах боломжгүй гэдгийг анхаараарай. Энэ нь буцаад үндсэн таб руугаа шилжих болно. Хүсвэл та мөн табуудын байршлыг өөрчлөх боломжтой. Жишээ нь би хансан инженер бол систем табыг хамгийн ихэнд байршуулах сонирхолтой. Ингийн тулд систем табынхаа нэрэн дээр болгоныхон курсорыг байршуулад контролоо дарж байгаа маус нэгэд дарж чирэх замаар урагшин гаргаж болж байна. Шаардлагатай гэж үзвэл File tab дээр товшоод Options-ыг сонгоод User Interface дээр товшиж өөрт шаардлагагүй табуудыг хаах боломжтой байгаа. Ингийн тулд та тухайн табуудынхаа чагтыг авахд хангалттай. Architecture болон Structure tab нь ганцхан сонголтоо System tab-ын дотроо хас, цахилгаан, цэвэр бохор, ус гэх мэт салсан байдаг гэдгийг анхаараарай. Дан ганц үндсэн табуудаас гадна бидэнд Massing and Site болон Analyze tab-аас шаардлагагүй панелуудыг нуух боломж байна. Ингэснээр зөвхөн хасын агаар сэлгэлтийг загварчлах HVAC панел үлдлээ. Мэдээж хасын инженерүүдэд халаалтын системийг төлөвлөхөд piping хэрэгтэй. Тиймээс буцаагаад чагталжуулж байна. Мөн та бүхэн shortcut-а эндээс өөрчлөх болон давхар товшилтуудын сонголтыг тохируулж янзлах. Tooltip буюу зааварчилгаа гэр нэрвчлэлтэй өгөх зэрэг сонголтууд байна. Хэрвээ та анхаарч нэрлэгч бол high дээр тавих нь тохиромжтой. Огт хэрэггүй гэж үзэх юм бол minimal дээр эсвэл non дээр тавих нь тохиромжтой гэдгийг анхаараарай. Мөн бидэнд аливаа үйлдэл хийснийхаа дараа табуудын хооронд хэрхэн шилжихийг зааж өгөх сонголтууд байна. Жишээ нь төслийн орчинд өмнөх таб руугаа буцах Modify tab дээр үлдэх гэсэн сонголт байна. Өдөрөө энийг илүү тодорхой болгохын тулд OK дараад гаръя. Тэгээд Annotate tab дээр товшоод Detail line box-ыг сонгоод 6-аас 6. Одоо бүгдээрээ ESC2 дараад багжаасаа гарахад уг Modify tab дээр үлдэх үү, буцаад Annotate tab руу шилжих үү гэдгийг зааж өгч байгаа гэдгийг анхаараарай. Энэ удаа бүгдээрээ Return to Previous tab-ыг сонгосон байсан учраас өмнөх tab руугаа шилжиж байгаа. Хэрвээ та бүхэн Modify tab дээр үлдэхийг хүсвэл Stay on Modify tab-ыг сонгож болж байна. Мөн бидэнд үндсэн темийг гэгээлэг эсвэл бараанаар сонгох сонголт байгаа. Хэрвээ Ribbon танд их зай эзэлж байгаа юм шиг санагдвал Ribbon-аа хуймж ажиллах хэсгээ ихсгэх боломжтой. Ингийн тулд Ribbon-ийнхаа уг тэмдэглэгэн дээр маусны товшоод хангалттай. Энэ нь бидэнд боломжит хувилбар руу шилжих боломжийг олгох юм. Эсвэл та тойдлынх нь доошо заасан сүм дээр товшоод өөрийн шаардлагатайг сонгож болно. Жишээ нь Minimize to Panel Titles буюу панелуудын нэрийг харуулах гэдгийг сонгож болох юм. Ингэснээр та шаардлагатай багжаа сонгохын тулд шаардлагатай панелийнхэн нэрэн дээр товшоод багжуудаа гаргаж ирээд ажиллах боломжтой. За ингээд бүгдээрээ хэрхэн хэрэглэгчийн интерфейсийг тохируулж янзлахыг авч үзлээ.